Цахим мөртөө дээд сургууль өөрсдийн бэлтгэн гаргаж байгаа боловсон хүчнийхээ 90 орчим хувийг ажлын байраар хангах зорилт тавь ажиллаж байгаа. Үүнийхээ эхлэл болгож өөрийн байранда ажилд ороход туслах төвийг нэ ажиллуулж эхэллээ. Тус төв байгуулагдсанаар ажил хайж байгаа хүмүүс юуг анхаарах ёстой, өөрийгөө бусдад хэрхэн нээж танилцуулах зэрэг арга барилыг суралцах боломжтой. Мөн үүнээс гадна ажил олгогчид тус төвөөр дамжуулан ажлын байр санал болгох зэрэг ажлууд хийгдэх юм байна. Сургуулийн зүгээс, боловсролын байгууллагын зүгээс оюутнуудад туслах ямар нэгэн хэмжээгээр мэдээлэл өгөх семинар сургалт зохион байгуулах ийм шаардлага өнөөдөр бол зайлшгүй байна. Тэгээд иймээс одоо манай цахим мөртөө дэд сургууль маань энэ жил ажил ороход туслах төвийг байгуулад одоо энэ өөрийнхөө сургуулийн оюутнуудын энэ жилийн төгсөгчдийн ер нь дор хаяж 90% нь ямар нэгэн байдлаар ажлын байраар хангахад бид нар бол одоо хоньор оруулах, сургуулийн зүгээс хийж чадах бүх юмыг хийх гэсэн ийм төлөвлөгөөтэй байгаа. Гадны их дээд сургуулиудын жишгийг даган цахим мөртөө дээд сургууль ажилд ороход туслах төвийг байгуулсан гэдгийг хэлж байгаа. Монголдо анхлан энэ туршлагыг нэвтрүүлж байгаагаараа онцлог юм а. Ер нь хөгжингүй ордод бол career center гэдэг их дээд сургуулийн хажууд ийм ажилд орох туслах төв гэдэг бол ерөөсө түгээмэл байдаг. Ийм зүйл бол Монгол цаашид олноороо байгуулагдах байх гэж бодож байна. Бид нар бол яхаар ороход түүний одоо салхийг хангаж түүчэн болж байгаа гэдэг ийм бодолтойгоор явж байгаа. Төгсөгчдөд ажиллахыг хүсэж байгаа салбар, мэрэгжлийн тухай бодиттой мэдлэг өгч, ажилд хандах зөв хандлагыг төлөвшүүлэхэд ихээхэн дэмжлэг болох юм. Мөн гүйцэтгэлийн чадварыг эзэмшүүлснээр амжилттай ажлын байранд очиход, ажилд ороход туслах төвийн үүрэг ихээхэн нөлөөлнө гэдгийг ч тус сургуулийнхан хэлж байна.